За Монгол Улсын ерөнхий сайд Нэм улсын учралыг судалдаа суухыг урьж байна. За одоо Монгол Улсын ерөнхий сайд Нэм улсын учрал үг хэлнэ. Таныг энэ дээр сууж байна. Эрхэм мөндөд ард иргэдээ, улсын их хурлын эрхэм гишүүдээ, Монгол Улсын ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан үүрэгт ажилд тохон томилсон та бүхэнд талархал илэрхийлье. Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол ардын нам, журмын нөхдөдөө намын шийдвэрийг дэмжиж намайг ерөнхий сайдаар томилуулах саналыг улсын их хурлд өргөн барьж танилцуулсан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх танд талархал илэрхийлье. Төсвийн хэмнэлт хийж, экспорт, гадаад валютын нөөцийг нэмж, эдийн засгийг тогтворжуулж ажилласан Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан шатар болон түүний засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж өгмөн хүлээн авна уу. Улсын их хурлын эрхэм гишүүдээ, би Монгол Улсын ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг өөрч асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна. Гадаад дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлсэн энэ цаг үед Монгол Улсын ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Ойрогт орондод эгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа. Дэлхийн олон улсын орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатхууны импортоос 100% хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдлийг дагуулж байна. Түлш шатхууны үн бол бүх юмны үн юм а. Түлшний үн бол талх, гурил, мах, сүүний үн бүх үйлдвэрлэлийн орц юм а. Цалин орлогыг хумслагч, инфляцийг улам бүр өдөөж, төгрөгийн хан шиг султгаж, доллар валют гадагшаа илүү их урсгах үүд хаалгыг нээдэг. Тээвэр үйл ажиллагааны зардал багадаа 20% өсөж, компани иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж үн тарифын зохисгүй бодлого, үр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар эрх өвөл ахин гал алдах аюул хэвээр байна. Хаврын тариалд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ цаг үед гол орцууд болсон түлш тэслэгээний материал, бордоо зэрэг голлох түүхийн эдийн нийлүүл тасрах, үн өсөх хүндрэл тулж ирээд байна. Улс орныг нөмрөө авч байгаа ийм бодит гадаад хүйтрэл, дотоод хямралаас үүдэн тулгарсан эдгээр асуудлуудыг бид хэрхэн шийдэх вэ? Шинэ засгийн газар эд шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээн гэж хэлэхгүй. Үннийг үннээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүргийг хүлээж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж байгаа дэлхийд Монголоо хохирол багтаа авч үлдэж, хожим хоон хийгээгүй үйлдэлийнхээ төлөө харамсахгүй төлөө ачаага үүрэх ёстой. Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулахын арга хэмжээг авах болно. Түлш шатхууны үнийн 5% болдог татварыг цуцаллаач 2 дугаар сард баррел нь $67 байснаа өдгөө 2 дахин өсөж, цаашид улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сүрж өөрчилж чадахгүй. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үн тогтоон барих ямар ч боломжгүйг шууд хэлэх ёстой. Үнийг тогтоон барих зорилгоор захиргааны хэв шинжтэй оролдлого хийх нь тухайн цагтаа хэрэгжээд өнгөрөх хэдий ч үр дагавар нь хатуу ирдэг гэдгийг бид олон салбарт хангалттай харлаа. Түлш шатхуунаас тооцож авдаг татвар хураамжаа багасгах, цуцлах нь үнийн хувьд нөлөө багтаа хязгаарлагдмал арга хэрэгсэл юм а. Олон улсын зах зээл дээр давгчгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үн хэрхэн яаж өсөхийг, маргааш юу болохыг хэн ч таамаглан мэдэх аргагүй.
Гагцхүү түн шатхуун тасалдаж, хомсдол нүүрлэхээс урьдчилан сэргийлж хичээн ажиллах шаардлагатай. Оросын холбооны улстай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж, тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллах болно. Засгийн газар энэ бүх эрсдлийг сүрж, улсын их хурлын дараагаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн чөлөөлийн санаачлах, эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэх болно. Эрх чөлөө бол итгэлцэл юм а. Эрх чөлөө бол хүч юм а. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбраагүй байдал бишээ. Эрх чөлөө бол шудраг ёс, эв нэгдлийн гагнаас юм а. Эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин байгаа дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзэх ёстой. Дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн, мэдээллийн технологи, хиймэл оюун, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхийн эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Аз твд дэлхийн эдийн засгийн хөндийн төв шилжлээ. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Аз твийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Аз твийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5% хүрлээ. Нэг талаас даяарчлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэсний ондоошил дэлхийд монголоороо үлдэх торгон цаагаа хамгаалах шин сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр өшиг, дайн байлдаан, зөрчилдөөн, мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд өмбөрцгийн бөөр бүхэнд асч байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэсний ондоочлоо хадгалах, сүрэн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна. Эх орны эрдэс баялгаа илүү үнцэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхийн эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар боллоо. Евразийн 5 улсын 2.4 их $80 зах зээлийн үүдийг нээсэн түр хэлцээрийн боломжийг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алт, атрын 4-р аяны бодлоготой уялдуулж, бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхаагаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Махс сүү, арьс шир, ноос ноолуураа үн түргэн Монгол малчид үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна. Эдийн засаг бол гоё тооноос илүү бодит чанар болж байж хүртээмжийн тухай ярина. Холын гоё тоонууд сонсоход таатай хэдий ч өрхийн үүдээр орлоо, амьдралыг минь өөрчилсөн гэж итгэл төгс хэлэх хүн алга байна. Хувийн хвшлээ төрийн зуршлаас, хүнээ хүнд суртлаас чөлөөлөх нь шин засгийн газрын шийдэх асуудлын гол зангилаа байна. Итгэл унвал эдийн засаг ундаг. Иргэндээ, хувийн хвшилтэд, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид нарийнхаа хий бүтээй гэсэн хүсэл эрмэлзэгт нь итгэх нь засгийн газрын жанжин шугам байх болно. Нэгдэх зам эдийн засгийн чөлөөлт. Банкны зээлийн жигэнсэн дундаж хүү 17-оос 20%, банк ус санхүүгийн байгууллагын 30-аас 42% байгаа цагт зээлээс зээл өрөөс өрийн хоорондох өнөөдрийн амьдралыг бид өөрчилж чадахгүй. Монгол орн мөнгө хүлэлтийн яваажин байгаа цагт урд тормоогоо хойд тормоогоороо нөхсөөр байгаа нөхцөлд өрийн дарамтаас сугарах үйлдвэрүүд үүдээ нээгт хэцүү, харин хаалга барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, идэл хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилд авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд өргөх нэгэн тэхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтөө зээлийн хүүсвэр чөлөө төрсөлтөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхлэл байх болно. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын 5% багтах цөөн улсын нэгэ. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль журмаар давсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөө төрсөлтөөний үр дүнд хөрөнгө оруулалт санхүүгийн хүртээмж нэмэгдэж, их үүсвэрийн өртөг буух болно. Санхүүгийн секторыг 2 тулгууртаа болгож, мэрэгжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлснээр урт хугацааны хямд их үүсвэр орж ирэх, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх экосистемийг төрөөс төсөөр биш зах зээлийн зарчмаар бий болгоно. Аюул гамшиг, аливаа эрсдлийг хандив тусламж, сайхан сэтгэлээр биш даатгалаар шийднэ. Тэтгэврийн тогтолцоо зөвхөн төрийнх байж ирснийг өөрчилж, хувийн тэтгэврийн санг дэмжиж ажиллах болно. 2. Төсөв болон төрийн өмчт компаниудын нийт зардлын эдийн засгт харьцаа 2019 онд 51% байсан бол
2024 онд 61% болж өссөн байна. Чөлөө зах зээлийн эдийн засгийн орон гэх атла 100 төгрөгийн 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээр зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хвшил өсөж өндөх хөгжлийн хөтөлбөр байх ямар ч боломж алга. Төрийн өмчт компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэд хэлтийг хязгаарлаж, хувийн хвшилтэд өсөн дэвжих орон зайг нээж өгнө. Аж ахуй нэгжүүд жижигэн томордог, том дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө. 3. Бизнес эрхлэх хэрэгжүүлээ, хувийн өмч хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрм журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчин сөргөөр нөлөөлж байгаа шийдвэрүүдийг цуцалж, no surprise зарчим буюу төр гинтийн бэлэг барьж бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно. 4. Төлдөг нь хогордог, төлдөг нь хождог татврын тогтолцоог шударга болгох багц өөрчлөлтийн төсөлд татвар хураагчдын бус татвар төлөгчдийн санал бодлыг илүү өргөнөөр тусган 2027 оны төсвийн төсөлтөд хамт өргөн мэдүүлэх болно. 5. Төсвийн зарлагыг эрэлт хэрэгцээ үр ашгаар нь эренбэлж хэрэгцээ шаардлагагүй зардлуудыг таньж хэмнэлтийн горимд шилжинэ. Төрийн давхарцсан чиг үүргийг зэгцэлж нэг ажлыг олон талд давхартан хийдгийг болиулна. Улсын их хурлаас баталсан 208 хуулийн 1024 заалтаар Монгол улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсныг нэгтгэн дүгнэж төсвийн урсгал зардлын хэд хэлтийг хязгаарлах энэхүү шинжилгээг 27 оны төсвийн төсөлд тусган улсын их хурлд өргөн мэдүүлнэ. 6. Төр хувийн хвшлийн түншлэлээр бүх аймагуд бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг нээх болно. Сайд агентлагийн дарга нарын олгодог илүү шаардлагагүй зөвшөөрлүүдийг цуцална. Ашигт малтмлын нөөц ашигсны төлбөрийг орон нутгийн хөгжлийн сан төвлөрдөг 10%-ийг 20% болгож 2 дахин нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Баялгаа ашиглуулж байгаа аймаг орон нутаг өгөөжийг нь илүү хүртэж, зарим зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг байх чиг үүргийг нь шилжүүлж өгнө. Үндэсний баялагын сангаа өсгөн арвижуулж, стратегийн орд эзэмшигчтэй харилцан ашигтайгаар хилцээрийг үргэлжлүүлж, баялагтай эзэн Монгол санаачлагын хүрээнд байгалийн баялагын өрөөгөөжийг одоо ба ирээдүйн үед тэгш шудраг хүртээх үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх болно. Баялагын сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлнэ. Оюутлогоогоос хүртэх Монголын талын өгөөжийг 53% хүргэх Гомбожовын зандан шатрын засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хилцээрийг үргэлжлүүлнэ. Өмнөх засгийн газруудын үед эхлүүлсэн импортыг орлож экспортыг нэмэх, гэрэл асааж үнцийг өртөг ашиг бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох, газрын тус боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, зэс сайлуулах цогцлборын төслүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Аль ч нийгэмд ажил хөдөлмөрлөж бүтээж амьдардаг, ажил хийгээд амьдрахад хэцүү, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг сэтгэлгээг өөрчлөх болно. Ажилсаг хөдөлмөрч нь ажиллах дургуугаа нуруундаа үрж нугардаг байж болохгүй. Халамж хавтгаарж ихтгээрээ хайр биш хал болж байна. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нь хөшүүрэгдэж, шинэ ажлын байрыг нээж, ур чадвар олгох, давтан зургах хөтөлбөрүүдийг хүндээ ойртуулан хэрэгжүүлэх болно. Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих зарчмыг баримтлан ажиллана. 2 дахь зам эрх зүй дүрм журмын чөлөөлт. Хүслийг хэлсэн хүнд суртлаас хөдөлмөрч бүтээж хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж, эдийн засгийн эрх чөлөөний замыг элдв саадаас чөлөөлөх болно. Цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан амжилттай ахиулж, хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргадаг e-кабинетийг бүрдүүлж, төрөөс олгож байгаа зөвшөөрөл лицензүүдийг зөвхөн цахимаар олох шинжилгээг үе шаттай хэрэгжүүлж, e-бизнес 2.0 платформыг нэвтрүүлнэ. 2. Эрсдэл багтаа зардал ихтэй төрийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр хувийн хвшээ шилжүүлж, төр иргэндээ очиж үйлчилдэг соёлыг бүрэн нэвтрүүлж, зөвшөөрөл, тендер, материал, тайлан төлөвлөгөө, дүгнэлт, таамаглал боловсруулах, тоон шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлнэ. Иргэнээс нэг мэдээллийг нэг л удаа нэгтгэх болох цааснаас чөлөөлөх болно. Төрийн албан хаагчид ажил хийж, шийдвэр гаргахаас айж имэдэг болжээ. Ажил хийж асуудал шийддэг нь буруудаж, эс үйлдэл нь завшдаг урвуу тогтолцоог эргүүлж, шатанд шийдвэр гаргах эрхийг нь буцаа олгоно. Хөл толгой нь олдгоо байсан төрийн албаны тогтолцоо, чиг үүргийн давхардал шинжилгээ хийж оновчлоно. Төрийн албан хаагчаас сар улирал хагас жил тутам 14-өөс 18 төрлийн тайлан мэдээ бичгээс нь чөлөөлж, once only зарчим буюу ижил агуулга бүхий тайланг зөвхөн нэг удаа гаргадаг болно. Төрийн ажлын үр дүнг олон улсын индекс бодлогын үр нөлөөгөөр хэмжиж боддоор үнэлж эхэлнэ.
4. Дэлхийн ертөнц технологийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, улс орнуудын өрсөлдөх чадвар зөвхөн газрын доорх баялгаар бус хүний тархинд буй мэдлэг ур чадвараа хэмжигдэх шинэ нэрэнд бид амьдарч байна. 2022 онд хийсэн олон улсын PISA үнэлгээгээр сумын хүүхдүүд хотын хүүхдээс 3 хүртэлх жилээр, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцорж байгааг тогтоосон байна. Бидний зорилго бол Улаанбаатарт байгаа хүүхэд, аслагдсан сумын сургууль сурж байгаа хүүхэд хоёрын хооронд мэдлэгийн ялгаа, хоцрогдол үүсэхгүй байх явдал юм а. Хүүхэд үрийг мэдлэгийн хоцрогдолоос чөлөөлж хаана амьдарч байгаагаас үл хамааран дэлхийн хэмжээний боловсролыг технологиор дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлнэ. Сайн сургууль гэж сайн хөтөлбөртөө, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр төсөвтөө, хамтын удирдлагатай, цахимдсан, халуун хоолтой, үе тэнгийн дээрлэхүүлгүй сургуулийг хэлдэг гэж би ойлгодгоо. Боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ айдасгүй хамгаалагдсан хүүхэдтэй байх нь чухал юм а. Хүүхэд хамгаалал зөвхөн хууль биш, энэ бол үндэсний дархлаа юм а. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тэг хүлцэл үзүүлэх бодлогыг хатуу баримтлана. Бид оюуны дайжилтыг зогсоож дэлхийн түвшинд хүрсэн Монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагсаа урсаж байгаа эрдэм оюуныг эх орондоо цугларах оюуны нөөц болгон хувиргах болно. 5. Эрүүл мэндийн даатгал мөн чанартай даатгал биш, хараа хяналт муутай халамж болсныг засаж хамтын санхүүжилтийн тогтолцоон шилжүүлнэ. Зөвхөн улсын бус хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож хамтын санхүүжилтийг нэвтрүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлж, өвдсөн хойно эмчилгээс илүү урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх болно. Монголд эмчийн чадвар ус, эмийн чанар дутагдж байна. Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр хуурамч, чанаргүй эм орж ирэхийг хориглоно. Эмийн үнийн өсөлтөд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор импортын эмнэлгийн хэрэгслийн зах зээлд борлуулагдсан бөөний болон жижиглэнгийн үн тоо хэмжээний мэдээлэл солилцох эмийн үнийн шатлал бүрт нэмэгдлийн хэмжээг системийг хөгжүүлнэ. 3 дахь зам ногоо хөгжлийн чөлөөлөл. Монгол бол эхтлэгийг хайрлах инх мөнх оршихуй үзэл санааны өв уламжилтай оюуны соёлын их ундрахтай ороо. Монгол бол нар салхины сэргээгт хэрчим хүч, энергийн дундуршгүй их өгөгдөлтэй ороо. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76% нь сүлжилт бэлчээрийн дороод нэрвэгдсэн ороо. Байгаль орчноож хамгааж, баялаг нөөцөж хариуцлагатай ашиглан ирээдүй хоочтой эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь инх оршихуй ногоо хөгжлийн үзэл санаа байх болно. Энэ хүрээнд их дэлхийд ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгжих, хөдөө аж ахуй дэмжих, сэргээгт хэрчим хүч ашиглаж, нүүрс төрөгчийн ялгуурлыг бууруулах ногоон чөлөөлтийн замын хөтөлбөр байх болно. Жилийн 240-оос багагүй өдөр нь алтан нартай цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл цахилгаан 2.2 тэрбум доллараар түлш шатгүй импортлж хараад хамааралтай байсаар байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6-аас 10%-аар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн эд хүүтэнд бид гал алдлаа. 4-р цахилгаан станц барьснаас хойш 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй. 100 мянган нарны гэр санаачлагаар 2035 он гэхэд Улаанбаатар хотод гэр хорооллын айлуудад туршсан амжилттай болсон хөтөлбөр шиг 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурлуулан буулгах янд нэмэрлэх цахилгаан олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлтийн өргөн замыг нээх болно. 100 мегаватт тархмал их үүсвэр санаачлагаар аймаг орон нутагт биедан ажилдаг нарны панелээс өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг системийг суурлуулж чөлөөлөх болно. Сэргээгт хэрчим хүчний тархмал их үүсвэрийг бүрдүүлэх хувийн хвшлийн санаачлагыг нээлттэй сонгон шалралтыг зарлаж засгийн газар бүрэн дэмжиж ажиллана. 3-ыг үржихэн 100 хөтөлбөрийн нэг салаа зам шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард баруунаас зүүн гол замууд дагуу 100 мянган цахилгаан тээвэр хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтцийн өртөө байгуулах санаачлаг байх болно. Манай улс өргөн уудам нутагтаа нар салхины ариун их нөөцтэй ороо нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчидаа нэмэлт орлоготой болгох нарлаг Монголын малчин хөтөлбөрөөр бэлчээрийн дороодлыг бууруулж бэлчээрийн дор агуулгаж байгаа нүүрс төрөлчийн шингээлтийг үнгүүдүүлж хэмжүүлээд Швейцар, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй газар нутаг багтаа орнуудад байгуулсан гэрээний дагуу малчин өрх хөдөөгийн иргэн хүссэн хэм бүхэн доллар валютаар ашиг олох шин чөлөөлтийн замыг нээх болно. 4. Авилгын эсрэг чөлөөлт.
Олон улсын Transparency International байгууллагаас гаргадаг авилгын төсөөлийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарж байгаа нь бидэнд ирж байгаа ноцтой анхааруулга юм а. 2025 онд Монгол улс 31 оноо авч 10 байраар ухарлаа. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантай өөрсдийнхөө толиндох тусгалтайгаа заргалтад нэмэргүй харин засаж залруулахын төлөө хамтдаа хичээн ажиллах ёстой. Шилэн ажиллагаагаар олон нийтэд нээлттэй болгосон 820 мянга гаруй мөр өгөгдлийг их өгөгдөл болгон хүнээс хамааралгүй шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэх болно. Авилгын эсрэг энэхүү дэвшилтэд ололт амжилтуудыг хэрэгжүүлэхэд шүгэл үлээгчийг хамгаалах хууль, олборлох салбарын ил тод байдлын хуулиудыг бодиттойгоор хэрэгжүүлж ажиллах болно. Манай засгийн газар хурд гүйцэтгэл, дижитал шинжилт авмгаалсан Crisis Management төлөвлөгөөтэй цахим засаглалын түргөвчсөн гормын дагуу өгөгдөл суурилсан шийдвэр гаргадаг иргэндээ ээлтэй, нээлттэй эрх чөлөөний төлөө засгийн газар байх болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч эвдэрч бутарсан цагтаа урууданд ороодч явсан түүхтэй эрчим хүч, энергийн үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистик, худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг дүрийн өвмөн самууныг үзэл бодол, намын харьяал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн туганд дор нэгдэн асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэцгээе. Бие биедээ, Монгол нь Монголдоо, иргэн нь иргэндээ, баялаг бүтээгч хөрөнгө оруулагчдаа бүрэн итгэж, бүтэн зүтгэж, хүслийг хялсан хүнд суртлаас хий бүтээгсэн хүн бүрийг чөлөөлж, ард түмэндээ амар амгалан амьдрах орчныг бүтээх зорилго дор нэгдэн нягтарч, цагийн шуургыг сүрж давцгаая. Суудал шийдэл ярьдаг бус, асуудал шийдэл ярьдаг, санал ширээ булаалддаг бус, санал шийдлээ уралдуулдаг, бүтээлч Монголыг бүтээцгээе. Иргэх холбоотой иргэндээ ойрхон энгийн даруй ажиллах болно. Эрх чөлөөний наран Монгол хүн бүрийг ивэж, эрх чөлөөд тусгаар Монгол улс мандан бадрах болтугай. Монгол улсын ерөнхий сайд Нэм усрын учрал танд талархал илэрхийлье.